Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын даргын 2026 оны 1-р сарын 19-ны өдрийн 29-р захирамжаар татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Сорон Зумболд, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын их хурлын гишүүн Жаргалан, ажлын хэсгийн гишүүдээр Улсын их хурлын гишүүн Тэмүүлэн, Наранбаатар, Цогтбаатар, Ариун Заяа, Батбаяр, Батболд, Баясгалан, Болормаа, Ган Зориг, Заяабал, Мөнхбат, Мэндсайхан, Отгонбаяр, Пүрвдаваа, Цэнгүүн, Шижир, Энх Төвшин, Энх Цэцэг, Эрдэнэбат нар ажиллаа. Ажлын хэсэг татварын бодлого тогтолцоо буюу шударга байх, тодорхой байх, үр ашигтай байх, зайлшгүй байх зарчмын хүрээнд татварын эрх зүйн орчныг судалж, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, олон нийтээс татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан санал хүсэлтийг авч холбогдох хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан. Тухайлбал 2026 оны 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн 3-р сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал асуулгыг явуулсан бөгөөд санал асуулгаар 700 гаруй иргэн аж ахуй нэгж төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагаас 2271 саналыг цаасаар болон цахимаар ирүүлсэн дүн шинжилгээ хийж ажлын хэсгийн хуралдаанаараа хэлэлцүүлсэн болно. Дээрх саналуудын 37.2% нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар, 27.4% нь нэмэгдсэн өртгийн албан татвар, 23.2% нь татварын ерөнхий хувьд, 12.2% нь хувь хүний орлогын албан татврын тухай хуулиудын хэрэгжилт болон дээрх албан татваруудыг ногдуулах, төлөх, тайлагнах, хяналт шалгалт явуулах зэрэг асуудлуудтай холбогдож байна. Нэгдсэн төсвийн орлогын тооцоолыг авч үзэхэд 2024 оны гүйцэтгэлээр татварын орлого 92.4%, татварын бус орлого 7.6%-ийг бүрдүүлснээс орлогын нэр төрлөөр нь авч үзвэл хувь хүний орлогын албан татвар 8.6%, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 21.6%, нэмэгдсэн өртгийн албан татвар 20%-ийг эзэлж байна. 2025 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнгийн 93.8%-ийг татварын орлого, 6.2%-ийг татварын бус орлого бүрдүүлэх бөгөөд дээрх орлогын 9.2%-ийг хувь хүний орлогын албан татвар, 20%-ийг аж ахуй нэгжийн орлогын албан татвар, 22%-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас төлөвлөрлөхөөр тооцож улсын их хурлаас баталсан байна. Ажлын хэсэг татварын хууль тогтоомж хэрэгжилтэд гарч буй асуудлыг онол практикийн түвшинд наривчлан судалж холбогдох харьцуулсан судалгаа, лавлгаа, тооцоолол, мэдээлэл, олон улсын байгууллагын зөвлөмжтэй танилцаж дараах асуудлыг байнгын орооны уралдаанд танилцуулж байна. Үүнд татварын бодлогын хувьд татварын бодлого нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн шударга ёсыг хангах, инфляц, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг зохицуулах зорилгыг агуулдаг бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын их хурл 2019 онд татварын хууль тогтоомжийн шинжилэл хийж олон улсын татварын үзэл баримтлал ойлголтуудыг нэвтрүүлсэн байна. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 2 дахь хэсэг татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл зааснаар Монгол Улсын татварын орлого нь 30 гаруй нэр төрлийн албан татвар, төлбөр хураамжаас бүрддэг бөгөөд голлох татвар нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, бусад нь үл хөдөлгөөний албан татвар, гайлын татвар, онцгой албан татвар, тэмдэгтийн хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хураамж, газрын төлбөр, агаарын бохирдлын төлбөр, нийслэл хотын албан татвар гэх мэт байна. Татварын ерөнхий хуулиар татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, татварын алба болон татвар төлөгчийн эрх үүрэг хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг бөгөөд энэ хүрээнд ирүүлсэн саналууд нь татварын хууль хоорондын уялдааг хангах, зөрчлийг арилгах, татвар төлөгчийн эрхийн баталгааг нэмэгдүүлэх, хангах, татварын байгууллагын эрх хэмжээг хязгаарлах, торгуул алдангийн зохицуултыг пропорционал болгох, татварын зөвлөн туслах ажиллагааг нээлттэй хүртээмжтэй болгох, татварын маргаан шийдвэрлэх ажиллагааг ил тод шуурхай болгох, маргаан таслах зөвлөлийг хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, татварын хэрэг маргааныг шийдвэрлэх дагнсан шүүхийг байгуулах зэрэгт чиглэж байна. Аж ахуй нэгжийн орлогын татварын хувьд аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулиар тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон эсвэл орлого олоогүй боловч хууль заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуй нэгж нь албан татвар төлөгч байх бөгөөд албан татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл ногдуулах орлогын хэмжээнээс хамаарч татварын хэмжээг нь ялгамжтай байдлаар зохицуулж улсын төсвийн орлогын 25%-ийг аж ахуй нэгжийн орлогын албан татвар бүрдүүлж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд ирүүлсэн саналууд нь татвар ногдох орлого,
хасагдах зардлын зохицуултыг тодорхой болгох, татварын ачааллыг бууруулах, хөрөнгө оруулалт болон экспортыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжийн эрх зүйн орчныг доктортой болгоход чиглэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар нь эцсийн хэглээнд ногдуулдаг албан татвар бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтын үе шатварт бий болсон нэмэн өртөгт ногдуулж буй нөөтийг нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлөлгөөр онцлогтой. Уг татвар нь Монгол улсын төсвийн орлогын 25 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг төсвийн хамгийн тогтвортой их үүсвэр болж байна. Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуулиар уг албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулж, үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөг ба түүнээс дээш төгрөгт хүрсэн албан татвар төлөгчийн бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10% албан татвар ногдуулж, дотоодын үйлдвэрлэлийн зарим түүхийд хүнсний зориулалтаа тос үр тариа, хүнсний дагуу зэрэг бүтээгдэхүүн, импортын тодорхой бараа, тусгай бүсэд зорчигчийн худалдан авалтыг татвараас чөлөөлөх зохицуулалттай байна. Өнөөдрийн байдлаар 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчлэгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хүрээнд ирүүлсэн саналууд нь татварыг нийтээрээ жигд шударга төлөх, татварын хөнгөлөлт чөлөөлтийг оновчтой зохицуулах, буцаан олголтын тогтолцоог сайжруулах, экспорт, үйлдвэрлэл, нийгмийн ач холбогдолтой салбарыг зөв тодорхойлон татварын оновчтой бодит дэмжлэг үзүүлэх, тайлагналын ажиллагааг хялбаршуулах, татвар төлөх, тайлагнах хугацааг сунгахад чиглэж байна. Хувь хүний орлогын албан татварын хувьд хувь хүний орлогын албан татварын тухай хууль нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөв төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хувь хүний орлогын албан татвар нь орлогын тэгш бус байдлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийн доктортой байдлыг хангахын тулд орлогыг дахин хуваарлах, түүгээр дамжуулан нийгэмд зохих зохицуултыг хийх, эдийн засгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой бөгөөд 2024 оны байдлаар нэгдсэн төсвийн орлогын 8 орчим хувийг, орон нутгийн төсвийн орлогын 36%-ийг бүрдүүлж, сум дүүргийн төсвийн гол их үүсвэр болдог, эдийн засгийн айлч мөчлөгийн үед доктортой орлогыг бүрдүүлдэг онцлогтой татвар юм а. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд ирүүлсэн саналууд нь татварын ачааллыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулах, нийгмийн хамгааллын чиглэлээр татварын хөнгөлөлт чөлөөлтийг нэмэгдүүлэх, цахим болон гадаадын их үүсвэртэй орлогын зохицуултыг тодорхой болгоход чиглэж байна. Дээрх хуулиудын талаар бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ирүүлсэн саналуудыг багцлан дүгнвэл татварын эрх зүйн орчныг боловсронгүй болгоход олон улсын гэрээ, конвенц, татварын болон салбарын хуулиудын уялдааг хангаж, хуулийн зарим нэр томьёог ойлгомжтой, хоёрдмол утгагүй болгох, аливаа татварыг тэгш шударга нийтээрээ төлөх зарчмыг тодорхойлох, мөн татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд төр хувийн хэмжлийн оролцоог тэнцвэржүүлэх, үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, татварын зөвлөн туслах үйлчлэгийг хүртээмжтэй болгож, татварын тайлагнал, баталгаажуулалт, төлөлтийн хугацааг практикт нийцүүлэх зэрэг асуудлыг хөндсөн байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хувьд албан татвар ногдуулах орлогын шатлалыг нэмэгдүүлэх, групп компаниар татварын тайлан гаргах боломжийг нээх, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх, биржийн болон биржийн бус зах зээлээс татан төлрүүлсэн хөрөнгө, оршин суугч бусаас татан төлрүүлсэн их усүрийн хүү, ногдол ашигт ногдуулж буй татварын хувь хэмжээг бууруулах, давхар татварын хүрээг өргөжүүлэх, гадаадаас зээл хөрөнгө оруулалтын их усүр татахад ногдуулдаг албан татварыг банк болон бусад салбарт жигд болгох зэрэг саналуудыг ирүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд хөнгөлөлт чөлөөлөлтийг оновчтой болгох, өртгийн сүлжээнд бэлтгэн нийлүүлэгчид бэлэн бусаар төлсөн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн тооцох, буцаан олголтын тогтолцоог сайжруулах, экспорт, үйлдвэрлэл, нийгмийн ач холбогдолтой салбарыг зөв тодорхойлон татварын оновчтой бодит дэмжлэг үзүүлэх, тайлагнал, хянан баталгаажуулах ажиллагааг хялбаршуулах, бизнесийн гинжин эхлэхэд оролцогчид суудхан төлөгч болж борлуулалтын орлогын босгогүй байх, эсвэл суудхан төлөгчийн борлуулалтын орлогын босхийг 400 сая төгрөгт хүргэх саналууд дийлэн хувийг эзэлж байна. Мөн хөдөө аж ахуйн анхдагч бүтээгдэхүүн, арьс шир болон уулуурхан гаралтай түүхийн эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг мөнгөн суурьаар тооцох, татвар төлөгчийн тайлан хянан баталгаажуулах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага алдсан төрийн албаагчид хариуцлага оногдуулах зэрэг саналыг мөн ирүүлжээ. Ирүүлсэн саналд нэмэгдсэн өртгийн албан татварын
нэмэгдсэн өртгийн албан татврын хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдаг салбар олон байгааг бизнес эрхлэгчид шүүмжилж байснаас гадна оршин суугч бусаас худалдан авсан бараа ажил үйлчлэгээний төлбөр нэмэгдсэн өртгийн албан татвар суулган төлөгч бусаас худалдан авалт хийж төлбөрийг бэлэн бусаар төлсөн тохиолдолд худалдан авалтад тооцож нэмэгдсэн өртгийн албан татвар суулган цоцгыг зөвшөөрөх зохицуулт нь бизнес эрхлэгчдийн хувьд таатай эерэг зохицуулт болсныг дурдж байсныг хэлэх нь зүйтэй. Энэхүү зохицуулт нь Монгол Улсын засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн татврын багц хуулийн нэмэлт өөрчлөлийн төсөлд тусгагдсан байсан. Хувь хүний орлогын албан татврын хувь хэмжээг гэр бүлийн гишүүдийн нэг хүнд ногдох орлоготой уялдуулах, хөнгөлөлт чөлөөлтийг илүү нийгмийн чин чанартай болгох, жишээлбэл оюутнуудын хөдөлмөрийн хөлсийг татвараас чөлөөлөх, урт хугацааны өндөр өртөгтэй эмчилгээнд зарцуулсан өрхийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлөх, ногоон хөгжлийн шаардлага стандартад нийцсэн орон сууцны худалдаа авалтыг хөнгөлөлт чөлөөлөлт хамруулах зэрэг асуудал дийлэнх саналыг эзэлж байна. Бусад асуудлын хувьд ажлын хэсэг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйгээр өдийлөн зохицуулагдаагүй зарим харилцааг олон улсад татврын бодлогоор хэрхэн дэмжиж буй талаар судалгаа хийлгэж үзэхэд дараах асуудлуудыг татврын шинжилгээний хүрээнд наривчлан судалж цаашид анхаарах шаардлагатай гэж үзлээ. Үүнд олон хүүхдээ өрхийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн тэгш байдал болон гэр бүлийн доктортой байдлыг дэмжих, улс орнуудад олон хүүхдээ өрхийг дэмжих бодлогыг хувь хүний орлогын албан татврын тогтолцоонд суйрлан хэрэгжүүлж байна. Өрхийн орлого, хүүхдийн тоо, орон сууц, асарга, амжиргааны зардлыг харгалзан татврын ачааллыг бууруулах зорилгоор Монгол улсын өрхөж чиглэсэн татврын бодлогыг тодорхойлох. Өв залгамжлал, бэлгэлийн албан татврын харилцааг татврын ерөнхий хуульд нэрлэн тодорхойлсон хэдий ч наривчлан зохицуулаагүй байна. Энэ төрлийн татврын асуудлыг хуульчласнаар баялагын төвлөрөл, тэгш бус байдлыг бууруулахад тодорхой нөлөөтэй талаар олон улсын байгууллагаас зөвлөсөн байна. Хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой татврын бодлогыг тодорхойлох. Энэ төрлийн татврын үндсэн зорилго нь хүлэмжийн хэмжээгээр ялгаруулж байгаа иргэн хуулийн этгээд илүү их татвар төлөх зарчим хүрээнд зохицуулах бөгөөд байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой байна. Ажлын хэсэгт улсын их хурлын гишүүдээс болон иргэд аж ахуй нэгж байгууллага, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудыг татврын хууль бүрээр багцлан агуулгаар нь тодорхойлж одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалттай харьцуулсан харьцуултыг та бүхэнд танилцуулахаар тараасан болно. Анхаарал тавьсанд баярлалаа.